Угимас чанлынхаа шинэ видео тавтамаар байл. За өнөөдрийнхөө бичлэгээр болохоор бид хэдүүлээ спешиал видео хийн. За спешиал видео хийхдээ юу хийх вэ гэхлээр бид нэр болохоор наадмаар уус явж байгаа байхгүй юу. Тэгээд явсан влог хийн гэж бодож байна. Би баг влог хийгээгүй амар удсан байна. Би үгүй хамгийн анхны бичлэг дээр л влог хийсэн. Тэгээд дуулах бичлэг номер 2 байгаа зү. Тэрэн дээр ч гэсэндээ юу хийсэн шүү. Гэтэ тэр нь хамаагүй богинохон болсон баг тий. Би юу амар дандаа богинохон бичлэгүүд хийгээд байдаг. Одоо болохоор дандаа тийм урт гоё хүмүүс сонирхолтой байдлаар бичлэгүүдийг цаг алдалгүй оруулах болохоор та нараас намайг үзээрэй, дэмжээрэй. За тэгээд бид нар угаасаа л наадмаар аялал зугаалганд явхад дандаа л угаасаа юу яадаг штий. Явах өдрийнхөө өмнөх оройн дандаа юмнуудаа бэлддэг штэ. Тэрэн шиг бид нар одоо яг тэгэх гэж байна. За би одоо яг ийм хөдөө сав надад байгаа хгүй юу? Тэгээд энэ саваараа би ингээд зохицуулаад юм хүмүүсээ хийгээд аваа явчих гэж бодож байна. Тэгээд түүний манай голд ингээд гэр бүлийн чамдаан байдаг хгүй юу? Тэр дотроо бүх хувцснуудаа хийгээд явна. Гэтэ надад ингээд чамдаан байгаа. Нөгөө нэг хөдөө нутагт 10 хоног гээд нэг яган хөтэ байгаа. Ямар сонсогдд юм бэ? За тэгээд одоо бүгд юмнуудаа гэс хийцгээе. Тэгчээд хийхдээ гой бас юм хомнууд ярилцаад хийх учраас бас та нар маань бидэртэй хамтгаарай. Бид нартэй надтай хамтгаарай. За угаасаа усмус явах юм учраас би угаасаа бичлэг хийгээ учраас микний тийм сав баглаа бодол байх хэвээр. Тийм болохоор би микнийхаа савыг авч явах гэж байгаа. Ерхийдөө бол энэ амар чухал байдаг. Тэгэхээр би энийг болохоор би энийг болохоор энд нь ингэ хийлээ. Би ямар зовлонтой бичлэг хийдэг бэ? За тэгж таах уу. Шууд одоо дараагийнхаа юм руугаа орцгоё. Би угаасаа яг энэ хөдөө чандаан дотор жижиг зүйлүүдийг хийгээд аваа явуулах нь надад илүү амар байдаг болохоор би энэ чамдаамыг нөгөө яасан. Энэ болохоор манай ангийн маань төгсөлт дээр өгсөн. Тэр төгсөлтийн бичлэгийг үзэх юм бол Угимас чаналын доорх нөгөө нэг сувг руу н ороод тэгээд төгсөлт гэж бичлэг байгаа шүү за. Тэгээд тэр үзээрэй. Хамгийн хэрэгтэй зүйл гэх юм бол миний амьдралд зүгээр л хамгийн хэрэгтэй зүйл гэх юм бол энэ үсийг би зүгээр л хаах гэж энийг зүүдэг. Энэ бол бүр үнэхээр аминд ордог байхгүй юу? Тэгээд өглөө болохоор би энийг ингээд зүүж байгаа. Тэгээд гарандаа энийг ингээд зүгээд нуур гараа угаадаг. Баггүй юу? Тийм. За дараагийнх нь болохоор чихвч дандаа дотор нь муу хараад байдаг. Амар хэцүү байдаг заяа. Гэвч бүр толгой ирэхэл тийгэх үед нь би чихвч сонсоод тэгээд судаг. Тэгэхээр надад амар гоё таатай мэдрэмж төрдөг. Тэгээд чихвчний маань цэнэ дуусчих юм бол уцтай чихвч ашигладаг. Би ихэнхдээ уцтай чихвч ашиглаа явцдаг. Тэгээд нөгөө нэг бүр ихтэйд би нөгөө хөдөр нутагт 10 хоногийн видеог оруулахаараа би дандаа энийг зүүж яваад байсан. Баггүй нөгөө нэг замдаа явахта. Харин би гэртээ бүр ингээ гэр цэвэрлээд амар тийм дуу сонсмор санагдаад гэсэн чинь би яг энийг сонсож идэв. Тэгээс энэ болохоор айгу хэрэгтэй. Зүгээр ид. За тэгээд надад нэг ийм байгаа хгүй юу? Энийг хараад та нар чаймын бичлэг нөгөө Hello Kitty-тэй амттангуудын бичлэгэн дээр санаанд орж иж магадгүй заяа. Гэтэ би чаймын тэр бичлэгийг оруулахаас өмнө би энийг авч ирсэн шүү. За буруугаар битгий ойлгохоор байна. Copy хийцмэн мэн гэд бас бодоод яваад идэх хүмүүс бас байдаг байх гэж би бодож байна. Тэгээ Hello Kitty-тэй юм хөрхөө. За. Ямарч энэ дотроо энэ чихвчээ хийчихнэ. Тийм. Надад нөгөө нэг чамгийн тэр бичлэгийг орхоос өмнө надад энэ чихвч байсан. Тэгээд энэ дотор хийгээд хадгалаа явдаг байсан. Тийм. Гэхдээ би яг тийм бичлэг оруулдаг ш. Ер нь амар снак хийдэг. Тийм бичлэгүүд баг байдагш надад. Би сая нэг хийсэн зоо чаймын хичийг жоохон
Муулч үгүй юу? За уушлаарай. Sorry. За би энэ дотор чихвчээ хийчлээ заяа. Ингээ байна. Энийг болохоор би дандаа энэндээ зүгээд явцдаг. Ингээл зүчнэ. За тэгээд энэ за дараагийнх нь болохоор энэ нэг тийм пластик харагдчих магадгүй гэтээ би болтонтой хийдэг. Дараагийнх нь энийг болохоор би бас тасалгаагүй үсгэтэн нөгөө нэг хараа обруудынхаа дотор нь тавьчих. За дараагийнх нь болохоор бас миний хадгалдаг юм. Хадгалдаг гэжтэй энийг дандаа зүүдэг. Хамгийн их зүүдэг түгээмэл зүүдэг юмуд гэх юм бол эднэр байгаа. Энэ бас энэ тэгээд мэдээж одтой авчаар. Одтой авчир хүмүүс бараг байхгүй байна гэж байхгүй зү. Тэгээд цагаан одтой авчаар арай өөр одтой авчаар. Эднээ би ингээд бүр ингээд нэвтэгдэг иймэрхүүдүүд 8 дуртай ингэж хавчаарддаг. Энэ амар хурдан унаад идэг байхгүй юу? Тийм. Эднэр нь бараг ерөөсөө ундгүй. Тийм болохоор би эднэрийг зүөх амар дуртай байдаг. Тасалгаагүй хэсэгт бол хийн. За дараагийнх нь наадамлах чинь да. Бас өнгөтэй өдтэй бэй да гэж бодоод бас нэг энийг авч явах шийдлээ. Дугуйвч зүүлт мөлт байгаа. Энийг би өөрөө хийсэн шүү дээ ануудаа. Би энийг өөрөө хийсэн шүү. Бас энийг ч гэсэн ийм зүгээр л их тийм шигтгэн бэлтгэ байхгүй тиймэрхүү юмнууд надад баг бэйдгүй заяа. Бас энийг би хийсэн. Энийг болохоор манай байрны найз бэлгэлжсэн. Тийм. Энэ гурыг бол би өөрөө хийсэн. Шөрнүүд надад одоо тийм байгаа заяа. Энийг ч гэсэн тасалгаагүй хэсэгтээ тавьчихъя. Дараагийнх нь болохоор эмний айцсан дотор хамаг юмдыг хийсэн. Энэ болохоор пингүүд байна. Ардлага нь байхгүй болт юм аа хаалга болт. Тэгээд эмний ардлын юмнууд заримдаа энийг зүггүй болгондоо энийг зүгтээ ингээд эмний ардлыг нь аваад тэгээд аваадчихдээ хоёр шиг пин тэгээд нөгөө нэг ийм бид штий. Үстэй. Чи салуу болгочихно. За ингээд тэгээд манай ихч маань надад хийж өгчсэн амар хүүхэн модтой ингээд нүддэг хатаа яда айлтайхан харагдахгүй. Надаа. За тэгээд нэг юм хүүд юм. Тэгээд нэг жижиг сажиг юм болтнууд. Тэгээд эрдсэн. Тэгээд эмэг маш чухал. Надад эмэгнүүд байгаа. Ийм хөөрхөн эмэг байгаа. Тэгээд бас нэг тийм юутай эмэг байгаа. Надад бас нэг юм. Тэгээд бас нэг ийм эмэг. Цэцэгтэй эмэг. Тэгээ бас нөгөө нэг хөөрхөн эмэгний чинь ийм хулгантай үгүй туулаатай байгаа. Тэгээ миний хамгийн анхны чигээ цоолуулж исэн эмэг заяа. Энэ бол үнэхээр халтар болсон. Үнэхээр. Тэгээд бас надад нэг энэний нөгөө өрөөднийг нь алга болгоцсон юм аа. Бас нэг тийм гэтээ зүгээр амар угаасаа салан газан байсан л та. За нэг эдгээр бас маш их хэрэгтэй байдаг болохоор хийсэн. За тэгээд дараагийнх нь болохоор манай бэрэгч гэж дутуу. Тэр маань нөгөө нэг баян үлгийг ус хэрэгтэй. Надад ийм baby plum гэдэг ийм хүүхдийн тос авч өгсөн. Тэгээд бас дээрээс нь lip plum-ын нөгөө нэг цэцгэнтэйг нь авч өгсөн. Авч өгсөн тийстэй өгсөн, бэлгэлсэн гэж хэлж байна. Дараагийнх нь болохоор энэ дотор миний нөгөө энэ дотор миний нөгөө lip plum явж байгаа. Нөгөө нэг lip plum. Ээж надад нөгөө нэг пижон гэ бүүтис үү нөгөө нэг 77 2800 лүү
0028 билүү. Нөгөө асар шоп. Тийм хаа. Тэрний нөгөө kids toy тоглоомж бүрүүлв. Тийм хаа. Тэрнээс нь надад энийг авч өгч ирсэн гарын тос. Миний гар амар сайртад идэг болохоор алга болсон биш үү? Ямар гоё юм бэ? Өөр мэдээ өгч өгч. За дараагийнх нь болохоор энэ амар гаатай заяо. Манай найз бэлгэлжтэй. Амар гаатай. Гэт төрхөнгүүд амар гаа болчтой байхгүй. Ингээл бүр хэсэг ингээл урал мурал пондогоо амар. За энийг бол мэдгүй ингэж баг байхгүй л үгүй. Черритэй. Энэ дотоороо ингээ бодомод үнэхээр хөөрхөн харагддаг. Амар гоё дээ. Нөгөө нэг энэ клип план маань энэ нөгөө нэг энэ хэсэг нь арилцсан. Би ингээд арилгацсан. Хартаа. Юу түрхэд баг дуусгаж байгаа. Өнөр нь аягүй гоё. Зөвлөхөн. Ээж надад өгчсэн. Ашиглаачгүй өөрөөс ашиглаагүй нэг тийм цагаан өнгөтэй ч юм уу. Бэж өнгийн урал юмдаг. Бараг гадууд ээ. За энэ болохоор манай бас найзын их чинь бэлгэлжсэн. Капу энэ бас черритэй юм бэ. Focus. Where is focus? За. Одооч черритэй шүү. Тэгээд энэ бас надад дээж өгчсэн. Аим шигтэй улаан. Би энийг нэрээ энүүгээр хийсэн шүү дээ. Амар урлаа ингээл бодоод тэгсэндээ бас нэр октод бол нэрээ бас нэг ийм хүүд жижиг сайжиг цуглуулгатай болчвол хийх юмдээ амар л юм билээ. Энийг би ерөөсөө хаа хийсэн газар авч явдаг. Айгүй хэрэгтэй юмнууд надад угаасаа энэ дотор байдаг. За тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор энэ. Энэ болохоор хумсны нөгөө нэг манай дүүгийнх заяа. Тий. Би одоо ингээд манай агамаа нөгөө ингээд манай бэр их чи маань хүүхд. Тий. Тэгээд тэр хүүхд нөгөө нэг памперс захиалаад тэгээд бэлгэнд нь ирсэн юм. Энэ ахгүй юу? Тэгээд хоёр шиг ирсэн. Нэг нь болохоор манай дүүд байгаа, нөгөөх нь болохоор надад байгаа. За тэгээд энэнд нь болохоор юу бодсон бэ гэхлээр энэ болохоор нөгөө чимхүр. Нөгөө нэг хумс үрдэг юм. Би энийг үрэх дурггүй. Энэ хумс бүр аимшигтэй юм гэн. Тийм. Мэдгүй энийг яадаг зориулттайг нь юус байл. Яах юм бэ? Мэдээч хумсны коммент дотор хумс юу яадаг юм хэрэгтэй ч тий. Тийм болохоор юм. За тэгэл нэг ийм дөрвөн ширхэг юм багтсан. Тэгээд эн чинь тэгэл хөөрхөн. За тэгэл энүүгээр амьдрах тэгэл болдгийн дөө. Энтэй ах юм бол уусах хумс санаа манай зоох шимрүүс шаардлага байхгүй. За тэгэл эднэрийг авчи. За. Би нэр ямар их юм авсан бэ? Ингээд хаачих. За тэгээд маргаашийнхан жинхэнэ надны спешиал видеонд маргааш орцгоё. За юу